Юрий Трутнев Воин төвийн салбарт 3 дахь удаага альчилж байна. Орос Албаны улсын ерөнхийлөгчийн Алс орндын холбооны тойрогдох бүрэн эрх төлөөлөгч курсантуудын бэлтгэлийн явцтай танилцлаа. Сүүлийн 3 жилийн хугацаанд энд 10,000 гаруй курсант бэлтгэгджээ. Манайд шүхэрч охтодж бэлтгэл хийдэг. Аль ойртойроо үсрэлтийн тухай яриараа. Сайн байцгаана уу? За яаж байна? Шүхэртэй үсрэлт амжилттай юу? Болсон. Тэглгүй яхав? Давгүй юу? Айгаагүй юу? Жаахан айсан. Гэхдээ доошлж байхад бол Доошлж байхад айдасгүй болж байна. тийм ээ, бууж байхад шүхүр дэлгэгт ч гисэн байхад айлтгүй. Тэр үнэ сайн сурч байна. Тавтай сайхан уу? Сайн. За амжилт хүсье. Сонсогчид галын болон тактикийн бэлтгэл эзэмшиж анхны тусламж үзүүлэх дрон жолоодохыг ч сурч байна. Мөн нэгэн шин чиглэл нэмэгджээ. Тэр нь снайпинг. Энэ сургалтыг Орос Албаны улсын байлдааны снайпингийн холбоотой хамтран боловсруулсан бөгөөд залуу баатруудын цаг зуны ээлжийн хүрээнд улс орны өнцөг булан бүрээс ирсэн өсөр үеийнхэн судалж байна. Юуны өмнө энэ нь хүүхдүүдийн нарийн нямбай байдал, хараа, сэтгхүүг нь хөгжүүлж хамгийн чухал нь цахилга батыг төлөвшүүлдэг. Маш хэцүү чиглэлд бол хүүхдүүдээс төвчээр сууж ажиллах чадвар шаарддаг юм. Сургалтаас гадна багш дасгалжуулагч сонсогч жинхэнэ цэргийн сахилга батыг төлөвшүүлэхэд онцгой анхаарч байна. Танай багш, дасгалжуулагчид, бурайд улсын төлөөлөгчид эх орондоо шударгаар өөрийгөө үл хайрлан зүтгэж байгааг би мэднэ. Үнэлгээ сэтгэгдэл маш сайн байна. Энэ л хамгийн чухал. Учир нь бид дөнгөж сая ярьсанчлан өөрөө эргэлзэж байж хүүхдүүдэд эх орны хайрлагыг зааж сургах боломжгүй. Кампус нь үндэсний музейн баруун талд байрлана. Энд талбай, энд сургалтын үндсэн корпус баригдана. Яг энэ хэсэгт. Анхаарлын төвд мэдээж хотын төв дэх томоохон бүтээн байгуулалт байлаа. Мастер төлөвлөгөөний хүрээнд энд үндэсний музей, Байкал театр, дэлхийн түвшний ихтэй сургуулиудын кампус, мөн улаан хотоо орон сууцны хорооллыг барьж байгуулж байна. Хүмүүс энэ бүхэн биелэн гэдэгт итгэж байна уу? Эхэндээ эргэлзэж байлаа. Гэхдээ музей босоод театр сүндэрлээд ирэхэд одоо бидний барьж байгаа байшин хорооллыг хараад итгэсэ. Юрий Трутневийн ажлын ажил үүгээр дууссангүй тэрээр цааш Алс орндын одын эзнийг шагнах ёслолд оролцлоо. Тэрхүү шагналтанд нь манай нутгийн хүн бөгөөд өөрийн Алс орндын гектарт буудлагын полигон байгуулсан нэг юм а. Энэ бол Эрхүү хотоос ирсэн уран бүтээлч өөрөө дуугаа зохиодог дуучин Женя Гребенщикова. Тэрээр хөгжимтэй амьдралаа холбоож 10 жилийн турш уран бүтээлээ төрөөж байна. UU Sound фестивальд оролцохыг уран бүтээлч бүсгүй удаан хугацаанд зорж иржээ. Уран бүтээлийн салбарын хамт олонны эерэг үнэлгээ түүний сонирхлыг улам бүр нэмэгдүүлсэн байна. Зүгээр л вау. Хөгжмийн менежмент, production, янз бүрийн хөгжмийн онцлог, арга барилын талаар шинэ мэдлэг олж авах нь надад маш их таалагддаг. Ер нь улаан үдэд тайзан дээр гарах нь өөрөө надад маш том шагнал юм шиг санагдаж байна. Миний нутаг нэгтүүдийн сэтгэлийн тухайд ч бүгд маш их баяртай. Энд тоглохдоо сэтгэл хангалуун байна. Өөрийгөө харуулах үнэхээр гайхалтай боломж шүү. Когда на моем плече сопишь, так любила, порой ночами не поспишь. Ты спросила, почему со мной ты дружишь? Я счастлив сам, и ты со мной счастье получишь. А это Вадим Турушев выступает. Харин бол Турвад хэмээх урлагийн нэрээр уран бүтээлээ төрөвдөг Вадим Турушев. Тэрээр Жита хотод амьдарч уран бүтээлийн замдлаа хөгжүүлж байна. Вадимийн үзэж байгаагаар Алс орндын бүс нутагт зохиогчийн өөрийн дуу улам бүр түгээмэл болж байгаа бөгөөд энэ нь хөгжимчид төдийгүй сонсогчдын дундаж хэрэлттэй болжээ. Өөрийн уран бүтээлийн хувьд Турвад дурлсан мэдрэмжтэй хүмүүст хүрнэ гэдэгт итгэлтэй байна. У тех, кто влюблен. Миний сонсогчд бол юуны өмнө романтик мэдрэмжийг эрхэмлдэг хүмүүс. Чихвч зүгээд нийтийн тээвэрт явахдаа цонхоор ширтэн суух, магадгүй жаахан гуниглах эсвэл ямар нэгэн зүйлийг ойлгож авах дуртай тийм хүмүүс. Товчхондоо бол дотоод ертөнц мэдрэмжтэй хүн гэж хэлнэ.
Для артистов Уран бүтээлчдийн хувьд UU Sound нь хөгжмийн мэрэгжилтнүүдээс уран бүтээлээ хэрхэн сурталчлах талаар зөвлөгөө авах боломж төдийгүй цаашаад бүх Оросын хэмжээний фестивалуудад оролцоход туслах, шин танил, холбоо харилцаа тогтоох чухал талбар болтгоо. фестивалей. Манай эрхэм зорилго бол хөгжмийн наадам, элдв тайзнуудад оролцуулах, уран бүтээлчдийг шалгаруулах, шагнал урамшуулал гартуулах, авьяаснуудыг онцлон тэмдэглэх, зөвлөмж өгөх, мөн мастер класс зохион байгуулахад оршдог. Еще всероссийский фестиваль. Мөн UU Sound бүх Оросын наадам нь уран бүтээлчдэд өөрсдийн портфолио бүрдүүлэхэд тусалдаг. Энэ нь уран бүтээлийн замлаа хөгжүүлж, шин сонсогчдыг татахыг зорж буй хөгжимчдөд маш чухал ач холбогдолтой. Завоевывать новых слушателей. Наадмын тоглолтыг бичиж үлдээх нь маш чухал юм. Анхан шатны уран бүтээлчид ихэнхдээ сайн дуу, чанартай дүрстэй лайв бичлэг хийх боломжгүй байдаг. Харин дараа нь фестивал менежерүүдэд өөрийгөө танилцуулахад ийм бичлэг зайлшгүй хэрэгтэй. UU Sound-ийн финалд оролцсон уран бүтээлч бүр өөрийн тоглолтын чанартай бичлэгийг хүлээн авна. И это для них большой бонус. UU Sound наадам 3 өдрийн турш сонсогчдыг баясгалаа. Тайзнаа улаауд, эрхүү, чита хотод уран бүтээлчид тоглосон бөгөөд зохион байгуулагчид эх хичээл оролцогчдын хүрээг улам тэлэхээр төлөвлөж байна. Артем Буинов. Новости дня. Шолохов хотын Орсын суугч Руслан Ивашенко 13 настай. Тэрээр боксер хичээлээ 5 жил болжээ. Станислав Копиловын дурсгал зориулсан нээлттэй мужийн тэмцээнд Руслан 42 кг хэмжээнд хүч үзэж байна. Тэрээр дасгалжуулагч Игорь Баюшкины удирдлагадор бэлтгэл хийдэг. Тренера Игоря Баюшкина. Энэ тэмцээн өрсөлдөөн ихтэй байна уу? Тоглох өрсөлдөгчөө харсан уу? Ер нь сэтгэл зүй ямар байна? Сэтгэл зүй давгүй. Амаргүй өрсөлдөгчд байна лээ. Туршлага сууж бокс тоглохын тулд л гарч байгаа. Бид зөвхөн ялалтад л анхаарч бэлтгэж байна. Тун чансаатай тэмцээн. Оросын холбооны улсын 3 бүс нутгаас нийт 167 тамирчин цугласан. Үүнд эрхүү муж, үүр байгалийн хязгаар, бурайдын бүгд найрамд тулс багтаж байгаа. Турнир памяти. Шолохов хотод зохион байгуулагддаг Станислав Копиловын дурсгал зориулагдсан тэмцээн 19 дахь удаага болж байна. Хүндэт зочдын дунд Станиславын эцэг эх Юрий ба Светлана Копиловууд оролцож байна. Энэ тэмцээн маш олон залуус хүүгүүдийг татдаг юм. Өнгөцгөн харахад л хангалттай. Эрхүү мужийн тэргүүлэх боксing тамирчид бараг бүгд манай тэмцээнээр дамжсан байдаг. Тухайлбал Егор Шапочанский. Тэр манай тэмцээнд 2 удаа оролцсон. Өнөөдөр ч бас манай тэмцээний хүндэт зочноор оролцож байна. Тиймээс бидний хувьд эцэгхийн хувьд энэ бүхэн маш сайхан сэтгэл дотн байдаг юм а. Тус тэмцээнийг найзуудынхын тусламжтайгаар зохион байгуулдаг гэлээ. Бид хоёр цэцэрлэгийн сургуулийн найзууд. Нэг хэсэг дээд сургуульд хамт сурсан. Нэг багшийн удирдлагын доор бокс тоглож сурч байлаа. Стасын харилцаж байсан найзууд нь миний ч найзууд. Бид хоёрын найзууд бүгд спортоор хичээллэж, эрүүл амьдралыг эрхэмлэж, өсөн дэвжиж буй үеийнхэндээ үлгэр дуурайл болж ирсэн хүмүүсээ. Станислав Копылов добился. Станислав Копилов спортын салбарт өндөр амжилт гаргасан хүн. Тэрээр бокс болон гартан тулаанд спортын мастер хэмээх өндөр цол хүртсэн. Дотоод хэргийн яамны хүрээлэнд суралцаж нэгдсэн салааны бүрэлдэхүүнд Чеченд томилогдож байсан. СОБР-ийн офицер байв. Түүний хувийн эд зүйлс гэрэл зургууд шагналуудаас бүрдсэн үсгэлэн тэмцээний үеэр Шолохов хотын спортын музейн дарга Николай Карпов зохион байгуулжээ. Музея спорта Николай Карпов. Та энд бас Бельгийн медаль байгаа гэсэндээ үзүүлээд тэмцээний талаар яриад өгч болох уу? Энэ хүн цэнтэй медаль ээж аав нь өгсөн юм. Бельгийн цомын тэмцээнийх юм а. Ийм хайрцагтай жижигхэн юм шиг мөртлөө их хүн цэнтэй эдтэй. Соревнования стартовали сегодня 12. Тэмцээн 12 дугаар сарын 12-нд эхэлж 3 өдөр үргэлжлэх юм. Шувтрагийн тоглолтууд Металлург спорт заланд болно. Дарья Андреева, Артур Рощупкин специально для программы «Новости». Хүүхдийн асрамжийн газар сайхан сэтгэлтэй шийдтнүүд иржээ. Хэлбшид, чанга, дуугийж гэлээ энгийн атлаа маш хэрэгцээтэй бэлгээр дүүрэн явна. Бяцхан урсад зориулсан аягны ээж бүрдэл хэмээх энэхүү аяныг Орос улбаны улсын сайн дурынхны бүсийн холбоо санаачилсан бөгөөд энэ жил зохион байгуулагчид хүүхдүүдэд зориулсан 50 ээж бүрдэл аяг цуглуулахаар зоржээ. Сайн улсын энэхүү санаачлага энэхүү төгсгөлд хүрээд байна. Бид боломжийн үнэтэй хүн бүрийн авч чадхаар тодорхой нэг иж бүрдлийг сонгосон. Ингэснээр бидний санаачлагад нэгдсэн сайхан сэтгэлтэй хүмүүс сайн дурынхан оролцоход хялбар болсон. Холбогдох холбоосыг хавсаргаад пост бичиж бүх мессенжерээр түгээсэн.
Увидев объявление... Зарлалыг харсан Антон Анастасия хоёр огт эргэлзэлгүй нэгдэж хүүхдүүдэд зориулсан 50 бүрэн иж бүрдэл аяга бэлгэлсэн байна. Потому что хотелось сделать подарок. Шинэ жилийн баяраар бяцхан өөрсд бэлэг өгч тэдний амьдралыг жаахан ч гэсэн өнгөлөг гэрэлтэй болгохыг хүссэн юм. Иж бүрдэлт сэрээ, халбаг, аяг, тавг, мөн шүлний тавг багтсан. Боломжтой байсан учраас ийм олон тоогоор авсан юм а. Түүнчлэн миний харсан постод яг 50 ширхэг хэрэгтэй гэж бичсэн байсан юм. Видел, было сказано, что требуется 50 штук. В доме ребенка отмечают... Асрамжийн газрын зүгээс ийм хэрэгцээтэй практик бэлгийг инхүү олноор нь хүлээн авах нь ховор гэдгийг онцолж байна. Эдгээр аягны иж бүрдэл нь бодит ашиг тустаагаас гадна шоколадын амтнаас ялгаатай нь хүүхдүүдэд дурсамж олон үлдэнэ. шоколадных конфет. Амттан бол мэдээж сайхан. Гэхдээ эцэг эхийн халамж гэр бүлийн дулаан уур амьсгалаас хол өсч буй хүүхдүүдэд тэрхүү дулаан уур амьсгалыг энд асрамжийн газарт бүрдүүлэхийг бид маш их хүсдэг. Тиймээс ийм бэлэг бидний хувьд илүү хэрэгцээтэй, илүү үнцэнтэй. Бяцхан урсад зориулсан аяг тавгны иж бүрдэл аяны ачаар нийт 90 гаруй хүүхдээ аягны иж бүрдэл цугларчээ. Тэдгээрийн нэг бүр нь өөр өөрийн бяцхан эзэндээ очих юм а. Пластика, рассказывающая историю. Сахар төмний түүхийг өгүүлэх уян алархай хөдөлгөөн, танхимыг цэнэглэн дүүргэх эрч хүч. Блог бүрэн тус тусдаа нэгin ертөнц боловч нийлээд үндэс язгуураа дээдэлсэн залуусын оршихуйн эв нэгдэлтэй цогц дүр зургийг бүтээн. 17 бүжгийн намар 4 сэдвчилсэн блог нийтдээ 150 орчим оролцогч. Энэхүү өргөн цар хүрээтэй төсөл нь тэдний хувьд гол шалгалт нь юм. Энэ жил хөтөлбөрийн суурь болсон Якут ардын бүжгүүдэд онцгой анхаарсан бөгөөд ирээдүйн бүжигчдийг Якутын соёлын гавьяа зүтгэлтнүүд бэлтгэжээ. Работники культуры Якутии. Уран бүтээлийн тайлант тоглолттой нийт 4 блоктой. Эхнийх нь Якутын сэдвтэй, дараагийнх нь ардын бүжгийн блок бөгөөд үүнд умардын бүжгүүд ч багтана. Мөн эх оронч сэдвтэй бүжгүүд, дотоодын балет, орчин үеийн бүжгийн чиглэлүүд орно. Энэ бол зөвхөн бэлтгэлийн ажил биш. Харин хувцас, хөгжим, оюутнууд, доод курсийнхан болон урагдан оролцож буй бүжгийн хангалагуудтай хамтран хийсэн цогц ажил юм. Тэд үнэхээр нүсэр ажлыг нугалжээ. Хувцсны хувьд өнгө, материалын сонголтоор асуудлыг шийдсэн бол Якут бүжгүүдэд байгалийн болон төвийг сахисан өнгө, харин орчин үеийн бүжгүүдэд олон өнгийн тод палитр ашиглажээ. Харин хөгжмийн хувьд илүү их уран сэтгэмж шаардлагатай болсон гэлээ. Хөгжмийн хувьд тодорхой бэрхшээл байсан. Якут хөгжмийн зохиол цөөн байсан тул оюутнууд өөрсдөө хөгжмийн зохиолчдод хандсан. Өнөөдөр шинэ бүтээлүүд хишиглэн дүр бүрийг тавилтын сэдэв, жанр, чиглэлтэнд тохируулан сонгосон. Жишээлбэл орчин үеийн блогт олон өнгийн палитр бүхий хувцснууд байгаа бол Якут бүжгүүдэд илүү байгалийн төвийг сахисан өнгө давмгайлж байна. Финалийн шатанд оролцогчид хамгийн хатуу үнэлгээг хүртлээ. Тайзан дээрх ажлыг соёл урлагийн маструуд, багш нар сургалтын албаны удирдлагуудаас бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүн наривчланд үнэлээ. АЯРТ-ийн төслийг бүжгийн амьсгал хэмээн тодорхойлж, Якутын бүжгийн урлагийг шинжлэх хүчтэй түлхэц болсон хэмээн онцоллоо. Дарья Краленкова, Джулстан Иннокентьев, Семен Семенов, Якутск. Санкт-Петербург хот жилийн аль ч улиралд ямар ч цаг агаарт жуулчдын сонирхлыг татсаар байдаг. Эрмитажийн өмнөх уламжлалт урт дараалал үүний амьд нотлогоо юм. Харин хятадын жуулчдад зориулсан визгүй дэглэм нэвтэрснээр энэ дараалал бүрч уртсаж мэднэ. Амралтыг хэрхэн илүү сонирхолтой, чанартай болгох вэ гэдгийг өнөөдөр аялал жуулчлалын салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд хэлэлцэж байна. Виз цуцлах шийдвэр шууд нөлөө үзүүлсэн хурдсуур болжээ. Зах зээлийн оролцогчдын хэлж байгаагаар захиалгын тоол хэдийн 1.5 дахин өссөн байна. Гэхдээ хамгийн чухал өөрчлөлт нь жуулчдын бүтэц өөрчлөгдөж байгаа явдал юм. Хятадаас ирэх жуулчдын гол өсөлт нь багийн аяллаас илүүтэйгээр ганцаарчилсан жуулчдын тоо нэмэгдэхтэй холбоотой гэж би бодож байна. Энэ чиг хандлагыг бид одооноос харж эхэлж байна. Орос хүмүүс маш зочломтгой, харин хятад жуулчид маш сониуч. Тэд түүхэн дурсгалт газруудыг үзэх, зураг авах, тишүүрээр гулгах гээд бүхнийг туршиж үзхийг хүсдэг. Энэ бүгдийг Оросд хийх боломжтой.
Илүү гүнзгий, хувь хүнд чиглэсэн олон талт аяллаа бүтээгдэхүүн нь бол Оросын аялал жуулчлалын салбарыг хангахыг зорж буй гол хэрэгцээ юм. Хүртээмжийн суурийг бүрдүүлж байгаа гол хүчин зүйл нь агаарын тээвэр. Зуны улиралд Орос Хятадын хооронд 7 хоногт 200 гаруй нислэг үйлдэгдэж байсан юм а. Хятадын жуулчдын дуртай маш олон маршрут бий. Түүхэн, орчин үеийн байгаль, соёлын өв, балет, мөн орчин үеийн үзэсгэлэнгүүд гээд маш өргөн хүрээтэй. Манайх логистикоос гадна аялал жуулчлалын бүх сегментэд сонирхолтой, чанартай маршрут, бүтээгдэхүүний шугам бий болгох нь өнөөдөр хамгийн чухал сэдэв гэж үзэж байна. Хэрэв урд нь ихэнх жуулчдын анхаарал Санкт-Петербург, Москва хоёр төвлөрдөг байсан бол одоо газрын зураг дээр шинэ татах цэгүүд нээгдэж байна. Хойд Сувдан хэлхээ, Арктик, байгаль нуур эдгээр нэршил олон улсын аялал жуулчлалын форум дээр олонтаа дуудагдах болжээ. Бүс нутгууд ч хятад жуулчдад зориулан санал болгох маршрутаа идэвхтэйгээр санал болгон зохицуулж байна. Бид гадаадын жуулчдад тэр дундаа хятад жуулчдад үргэлж нээлттэй мэдээж байгалийн үзэмж идэвхтэй аялал жуулчлалын боломжууд юм. Цасны мотоциклийн аялал, загасчлал, байгальд аялан амрах гэд олон зүйл бий. Мөн Поморын тосгонуудын үзэсгэлэн, модон барилгын өвөрмөц архитектур ихээхэн сонирхол татдаг. Мэргэжилтнүүдийн хэлснээр аялал жуулчлалын голлох төвүүдэд шаардлагатай бүх зүйл бий. Мянган зочид буудал, нис хонгоцны буудал болон чухал объектуудад хятад хэл дээрх мэдээлэл олон тооны аялал жуулчлалын компаниуд юм. Гэвч ажил зөвхөн өнөөдөр хязгаарлагдахгүй. Ирээдүйг харсан бодлогоч хэрэгжиж байна. Хятадын жуулчид бол улс орны аялал жуулчлалын салбарт асар чухал. Виз цуцлах шийдвэрийг бид маш их хүлээж байсан. Хятадын тал Орос иргэдэд визгүй зорчих боломж олгоход л хамгийн ихний асуулт бид хэзээ хятадуудыг визгүй аялуулах вэ байсан юм. Эцэст нь энэ шийдвэр хэрэгжлээ. Урсгалын өсөлт бүс нутгаас хамааран харилцан адилгүй байна гэж бид таамаглаж байна. Хил орчмын бүс нутгуудад он дуустал жуулчдын тоо өнгөрсөн онтой харьцуулахад дор хаяж 20%-аар өснө. Харин дараа жил энэ өсөлт хэд дахин нэмэгдэх боломжтой. Санкт-Петербург, Москва, Мурманск байгаль нуурын хувьд жуулчдын урсгал айжмаар нэмэгдэж, эх зүүнний улиралд шинэ дээд амжилт тогтооно гэж найдаж байна. Визгүй аялах нь бол төгсгөл бус харин ч чанарын төлөөх шинэ өрсөлдөөний эхлэл юм. Үүнд төрийн байгууллагууд, аялал жуулчлалын компаниуд тэр бүхэл орон нутгийн оршин суугчид хүртэл идэвхтэй оролцож байна. Ойрын төлөвлөгөөнд бүс хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэ маршрутрууд боловсруулах, алдартай чиглэлүүдийг улам сонирхолтой болгох зорилт багтаж байгаа юм. Ингэснээр Орос руу хийх аялал бүр насан туршид мартагдахгүй дурсамжаар дүүрэн болно. Имакан улсын домгийг 2011 онд ЮНЕСКОгийн яаралтай хамгаалалт шаардлагатай соёлын үеийн жагсаалтад бүртгэсэн. Сүүлийн 10 жилийн хугацаанд системтэй ажлын үр дүнд эрх үүргийн хэрэгжилтийн талаар 3 тайлан гаргах, төр орон нутгийн хамт олон шинжлэх ухааны байгууллагуудын оролцоотой хамтарсан хамгаалалтын тогтолцоо бүрдүүлэх замаар энэхүү эртний урлагийг зөвхөн хадгалаа зогсохгүй дахин сэргийж чаджээ. 10 жилийн дотор Имакан уламжлалын аль биесээр хүлээн зөвшөөрөгдсөн өвлөн уламжлагчдын тоо 50-аас 121 болж өссөн. Харамсалтай нь тэднээс 3 нь өдгөө таалалт өгсөн. Үүний зэрэгцээ 500 гаруй суралцагч офлайн болон онлайн сургуулиудаар дамжин энэ төлслийн судалгаа сургалтад хамрагдсан. Хятадын зүүн хойд нутагт амьдардаг Хэжэ ясны хувьд Имакан туйлсан зүгээр нэг урлаг бус, харин тэдний ертөнцийг үзэх үзэл түүхэн ой санамжийн амьд илэрхийлэл юм. Хэжэ хэлээр дуулан өгүүлэгддэг эдгээр туйлс нь байгальтай зохицон орших, үзэл санааг дамжуулж, соёлын үнэмлэхүй ялгарал үндэс суурийг бүрдүүлдэг. ЮНЕСКОгийн дээд зэрэглэлийн статус олгодох нь Хэжэ ард түмэнд их хэл угсаатны өвөө судлан сурах хүчтэй урам зориг өгч, уламжлалын залгамж чанарыг баталгаажуулна. Цаашдын хөгжлийн хувьд уран зохиол, театр зэрэг шинэ уран сайхны хэлбэрүүдийг бий болгохоос гадна Имаканы сэдэв, хэв маягийг соёлын аялал жуулчлалд нэгтгэх шаардлагатай. Энэ хөдөө орон нутгийг сэргээхэд чухал хувь нэмэр оруулах юм. Өнөөдрийн байдлаар Хятад улс ЮНЕСКОгийн бит бус соёлын өвийн жагсаалтад бүртгэгдсэн 45 өвтэй бөгөөд тоогоороо дэлхийд тэргүүлж байна. Александр Яровой, CGTN.